Ялч бай тэг хүн тэгэл баярлалаа мэдээ чи навуулж нэ. Ингээ ярьсан чинь миний сэтгэл хөндөгдөөх ёо. Тийм. Хардталтайг яаж тавьж гарч. Хосын харилцаагаа гоё авч үлдээрээ. Тэр чигсээ хичээж байгаа. Зя. За хай. Подкаста тавтай морил. Тавтай морилноо. Одоо морилаарай. Дэлгүүр шиг байна. За, Эми байна. Yes байна. За. Өнөөдрийн сэдв. За, сэдвүүрг орох уу? Оо, сонир сайхан юу нэрээ. Ярих уу? Ярш уу? Надаар нэг сонир сайхан ёстой байхгүй. Чамаар л амирх байх. Хонконгийн сонир сайхан. Хонконг яваад ирсэн. Бэт бодлогын тэмцээний сонир Тэмцээнд ороод ирсэн. Нэг медальтай ирлээ. Уул нь 2 медальтай ирэх зорилготой байсан. Би нэрээ хараагүй юм шиг харна шүү. Тэнд манай өө тэн дээр дэлгээ тавьсан ба. Тийм байна. Аа. Тийм байна. Хонконг амар гоё илээ. Гоё чихтэй дулаахан. Цаг агаар нь яа гоё юм брүүд амар халуун малуу. Биш. Аа. Хэд их гоё лаа. Сайхан яваад ирлээ. Амар завгүй явсан. Яг нэг Хэдэн он ч үү? Хэд онлоо? 6 өдөр 5 шөнө юм уу? Оо тийм утсан билүү? 6 шөнө ч үгүй. Би чамны 2 3 хоноод ирсэн юм шиг санагдаад. Надад тэр нь бүр бараг 7 хоног байгаа юм шиг санагдсан. Би бүр ядгаанд ороод ирлээ гэд. Өгтлээ л алхлаа. Сайхан зугааллаа. Сайхан тэмцээний хаяжгаар тэр аваар зугаалж байгаа. Аа. Клаб руу норж үзлээ. Тэгээд ер нь дажиг юу болсныг логоос нь үзэж болно. Тийм, логоос үзэж болно. Гэтэ амар уртаа, гэтэ зүгээрээ үзрээрээ. Тийм байна да. За. Өнөөдрийн сэдв юу яа юм? Хосын харилцаа. За. Хосын харилцаа. Яг ирэмийн харилцаа. Тийм. Тэгээ одоо харилцаагаа яаж авчвал гоё, амжилттай яах юм? Эсвэл нь ямар байвал хосын харилцаа ийм л байвал гоё доо юм. Эсвэл хосын харилцааны энэ л амар хэцүү. Тэрэн дээр одоо өөрийн дутагдал, нөгөө хүний дутагдал ч юм уу тий. Одоо юу яа гэдэг saa дэлгэрүүлэл яриа байл. Тийм байна. Тэгээ юун дээр анхаарах уу гэж юм. Миний талаас бол нөгөө нэг бүтэлтэй гэхээсээ илүү бүтлгүй сайхан түүхүүд бол байна. Фейлүүд бол байна. Ингэж болдгоо юм байна шүү гэдэг сургаалч яг ерөнхийдөө алдсан олсон юм бол байд. Тийм болохоор тийм л юм ярих юм байна. Чиний талаас бол миний талаас бол 10 жилийн хөөрхөн үеэр тийм баттай авч үлдсэн түүхөө. 10 жилийн фейлүүдийг яриа тэгээ баттай авч үлдснээс ярих нэ. Тийм байна. Тэгэл хоёроос эхлэе л да. Нэг ер нь яаж ийм анх эхэлж байхад хоёр биендээ жоохон яаж юу харилцаагаа ингэж гоё айтайхан олон жил байхад байлгаж ийн гэж бодож байна. Би бодлоо. Одоо бит хоёр чинь 13 жил болчихж шүү дээ. Хүмүүсүүд ярьдаг ш одоо 7 8 жил болохлээрээ би бинээсээ ууддаг ч юм уу. Тэрийгээ ингээд авчих юм бол гайгүй ингээд яваад идэг. Эсвэл 10 жил дотроо ч юм нэг хүн л алсан хайн бас нэг жоохон нэг юм доош одоо юу гэдэг лээ. Унах үе байна. Тэрийгээ тэгээд яаж даваад байна вэ гэхлээр бит хоёрын хувьд нөө характерууд нь одоо би жишээлбэл ингээд хэрэлдэж мэрлэх дургүй хүн байдаг. Тэгээд уус анхандаа бол амар ингээд хэрэлдэж мууддаг байсан байхгүй юу? Одоогийн нөхцөлд болохоор за би ингэж хэлвэл тэгнэ. За очгоо тэгж хэлвэл тэгнэ. За ингээд энэ сэдвээр ярих юм бол за тэгэл дуусах юм. Ингээ бодоод тэгэл тэр нь орхичдаг болцсон. Айгу болцсон болдог гэсэн тийм бодож байхгүй. Ингээд уус ингээд жижиг дотроо баг ингээ ярилцаад дуусаа шийдээд угаасаа тэр хүн намайг юу гэж хэлэнгууд хариу юу гэж хэлэх би мэдчихэж байгаа учраас за ингээд за угаасаа л тэгэл дуусах юм тэрний зөв миний зөв ингээд угаасаа хин нэгнийх нь зөв буруу болохгүй ингээд харилцаад дуусах юм. Юу лээ хэрүүлэн дуусах юм бэ? Тэгэхээр яриад ашгүй ингээ хайчдаг болчих тийм. Тэгээ бас нэг миний өөрийн онцлог гэх юм уу юмыг ингээ мартчихдаг. Одоо тэр тэгсэндээ тэгэхэд ингээ намайг гомдооцсон доо гэ тэрийгэ бодоол тий одоо эсвэл нэг ихтгэл алдрах зүйл байлаа гэхэд тэрийгэ би бодоод тэрнээсээ бол ахаад намайг хичээдэй ч гэдэг ч юм уу тийм бодоод идэггүй айгу амар. Би өөрөө тэр зандаа дуртай. Тийм. Гэтэ жоохон бас буруу юм. Яг санахсан ямаас заримдаа санагдахгүй. Яах юм муу юм байвал тэгээд нэг хэрэггүй юм байвал мартал явж байсан. Нэг тийм юм байна. Яг нэг харилцаагаа авч үлдэж байгаа. Яг нэг хоорондын харилцаан дээр одоо ярих харилцаан дээр бол яг тэгээд биений хувцрыг олчдөг болохоор дэжгүй. Очгоо ер нь өөрөө ямар төрлийн хүн юм? Цаад ч амар юм огцон мууртай. Би болохоор тийм ер нь бол ууралж чаддаггүй. Ер нь уйлчдаг бэйсэн. Одоо бол уйлахад бэйсэн бас ингэдэг болсон. Тэгээд
цааш нь болохоор амар юм огцом ууртаа дээрээ амар зөрүүд маш зөрүү би нэрээ үгүй ч илүү гэж бодтол эргэлздэл амар зөрүүдэлтэй байхгүй. Тэгэхээр бид хоёр шал эсрэг тесрэг. Гэхдээ ингээд намайг юм ярахад цаадах чинь нэг давуу тал амар сонсдог байхгүй. Зэрэгцээд ингээ яриад байдаггүй. Тэр нь эрэгтэй хүн бол ерөнхийдөө бас нэг тэгм талтай. Тэгвэл нэг юм асуулт байна. За. Асууч удаад ирэхээр ингээл гэртээ 2 хоног би биендээ муудаад юм ярихгүй байж мэдэг 2 3 хоног манаг тий. Огт харьцахгүй. Гэхдээ ингээд зүгээр ингээ ойр зур гэр хамаг ярьчаад ингээ хоорондоо юм ярихгүй байдаг мэдэг гэдэг найзууд юм яриад байт юм бэлээ. А тэгжсэн түүх вэ нүү? Ер нь тийм удаа юм ярихгүй байж чаддаг уу хоёр? Байсан шүү дээ. Тэгээ байгаад тэгэл ингээл ярихгүй яваалах юм бэл. Тэгээ би болохоор ингээд ер нь ингээд амар зөөлгөн ингээд уйлж муулчгаад уйлаад идэг хэрнээ яг ингээ хатуу байх юм нэр амар хатуу бичдэг байхгүй. Гэл яг ингээл за надаас уурсалтгүй байх ч юм эсвэл энэ хүн төрүүлж ярихгүй үдэггүй бол би ярихгүй. Тэнгууд тэгэл эрэхтэй хүн чинь ингээл за 1 хоног 2 хоног одоо бид хоёр ихтэй нэгтэй яах гэж удаан бол хоорондоо ярихгүй байж үзэв. Ялч хүүхдүүд байгаа учраас яг ковид үеэр байхгүй. Хүүхдүүд байгаа болохоор ингээд мэдээж за энийг ингэж тэгсээр нэ ингээд зэрэгцээд юм ярихгүй. Тэгэл 2 хоноо л тэгэл за биш болоод илүү тэгэл очгоол хөөрхий болт хийж байгаа. Навуушлаар байхгүй. Тэгэл илээл ингээл цаашаа тэгжэл тэр сэдвүү ярихгүй чи тэгсэн болохоор чинь тгээс ингээд тэгдэггүй байхгүй. Бит хоёрын нэг баримтлагдаг зүйл гэх юм уу. Нэг сэдвүүр одоо ингээд ярьсан бол тэрийг дахиж зөвхөж ярихгүй. Тэгэл яг тэр үедээ ингээл ярилцаж дуусаагүй байсан чинь ер нь тэгэл хайчдаг. Төрлийн би нэг ханаас зүйлээ сонссон надад нэг юм аим гой сонсон ингээ хос хамт олон жил болцсон хоёр нөхөр хоёр ярьж байгаа байхгүй. Тэгээд яаж ингээд бас харилцаа авч гардаг гэсэн чинь бид хоёр ерөөсөө ууртай бас гэрээсээ гардаггүй гэх. Тэр бас амар сонирх гоё санагдаа. Би тэрийг тэгээ яг хүү дээр хэрэгжилж чаа өөр хэрэгжүүлэх одоохондоо байхгүй гэдэг шиг. Тэгээд асуудал болох юм бол энэ өрөөнөөс одоо ингээ хоёулаа уурлаа би бинд үг хайчлаа шүү дээ. Гэтэ энэ өрөөнөөс гарахтаа эвлэрч л гарна. Тэр дорн шийднэ. Тэгэхгүй нэг өөр юм руу яраад ажил төрлөөгөө яраад ч юм байхгүй. За байж хоёулаа яг яриад. Яг яасан гинэ. Тэгэхгүй ингээл нэг нь уурлаад гараад хаалгаас аваагаараа явдаг бол тэр ингээ хэрүүлж ингээл даамжраал удаашраал улам ингээл нөгөө уурн ихсэл ингээл илүү бодлууд нь орж ирэл. Тэгэхгүйгээр тэгдэг гэд тэр нэг амар олон жил танилцсан хоёр хөвшүүний яриа байсан юм аа. Тэгэхээр тэр бас амар гой санагцсан. Ирээдүйд ингээд ер нь хэрэгжүүлмээр юм байна да. Би бас ер нь яг ингээд чам шиг штеп. Хэрүүл хийх амар дургу. Нэг тийм травматай юм болов. Хэрэлж байгаа орчинд байж чаддгүй. Айгаад ингээд таагүй болоод нэг мух болчдөг. Найз нөхдүүд ч гэсэн хоорондоо хэрэлдэж мөрлж байгаа юм би шууд босоод яваад үздэг ч юм уу. Тийм нэг хэрүүлд нь оролцоод за чи ийм өрөөс тэгж чаддгүй бүр ингээд холцчихдаг. Тэгээ бас үйлчдэг байхгүй. Тэгэнгүүт миний хувьд тэр нь жоохон алдаанаар байсан. Ягаад тэгэхээр би ингээд өмнө нь найз залуустай байж авах хугацаанд дандаа ингээд нөгөө дуугаа ураачдаг. Үг хэлдэггүй, хэрүүл эхлүүлдэггүй хүн байсан байхгүй. Тэгээ дуугаа ураачдаг. Тэгэнгүүт ихэнх юу нэрхтээ хүмүүс миний ажигласнаар дуугаа ураачихсан цаас гэл хайчдаг юм шиг санагдсан. Тэгээд нэг хэлээд дуугаа ураачдаг. Тэгээд юм бол уйлчдаг. Тэр чинь ингээд ерөөсөө эхэндээ уйлах нь яа уйлаад вэ гэдэг би ч нөө байнга уйлаад гардаг чинь ингээд бүр төчөрч уйлж л эдийн. Энэ ингэж л эдийн хийж байгаа зүгээр уйлж байгаа л тайвширчин гэдэг ч юм. Яг тийм хандлагатай хүн эрэгтэй хүнтэй байсан болохоро тэгээд бүтээгүй мэн л гэж утсан. Тэгэл нэг амар том хэрүүл болгоно нүд нь хаяа явчихдаг ч юм уу. Тэгэл за окей хийсэн тийм миний хүн биш үү? За бай гэл тэгээд нэг юм урт хугацаанд ер нь бол нэг харилцаанд ингээд удаан хугацаанд байж чадахгүй байгаа гэсэхгүй. Тэгж хийж яагаад удаан хугацаанд байсан харилцаа маань оюутан байхад нэг байсан нь тэр залуу болохоор ингээд өөрөө ингээд хойноос асуудаг гэсэн. Бүр ингээд ядаргаатай юм шиг. Яасан. Чи яг яагаад байгаа? Яасан ингээл тэр нь ингээд зүгээр нөгөө гоё үе дээрээ ч биш. Тэр чинь бас жил 2 жил гар басан байхгүй. Тэгэхэд яг ингээд байнга яриулдаг. Тэнгууд би харилцаан дээр ингэж ярих чинь ийм чухал юм биш үү? Миний нэрээ юу бодоод байгааг тэр хүн мэдэхгүй шүү дээ. Би хэлэхгүй ингээл дотроо гомдоолох юм бол ойлгохгүй шүү дээ гэж бодоод тэгээ би тэрнээс хойш ер нь ярих хэрэгтэй байна, ярьж сурах хэрэгтэй байна гэдэг ойлголт авсан. Гэтэ хэрүүл болгож чаддгүй. Чаар дуурж чаддгүй. Гэт аль болох зүйлээр хэлэх гэж үздэг. Тэнгууд чатаар ойлголцсон гэж бол ерөөсөө байдгүй юм билээ гэж бодсон. Тий, чатаар
уусаа бүтэхгүй байхаа. Ер Ер нь нь одоо чатаар ингээд хөвлөж байгаа хүмүүс залуу малуутай ингээд чатаар ийм урт урт яваал уулзсан. тийм тэр чинь нөгөөгөө залуу миний эмоц юу харахгүй болохоор тэрийг ингээд ууртаагаар уншна яаж уншна тэр үний сонголтолж байгаа ш. Тэгэхээр асуудлыг бас чатаар шийдэхгүй аль болох хоёлоо уулзъя. Эсвэл хоёул уцаар ярив. Тэгж шийдэх нь зөв юм байна гэдгийг бодож авсан. Ер нь алдаанаас уулын зөв. Гэтэ яг цагаад тулхлаар бас чадахгүй яг л нөгөө л нэг нөө дууга хуураадаг уйлг нь хураадаг чирээл. Надаас ингээд нэг жоохон асуудаг эрэгтэй хүн хэрэгтэй байна гэж бодсон. Яагаад вэ? Гэтэ чи тэгдэггүй одоо ингээд яг дууга хураацсан амар уур хүрцэн ингээд юм ярихаар уйлах гэдэг мэдээд байгаа ш. Тийм үед ингээд яс яри ингээд гарч чамд бүр ярмааргүй сайд. Ер нь бол тэгдэг. Бас яг тэгдэг үеуд байна. Тэнгууд би яг тийм үе дээр одоо ингэх юм бол миний амнаас олигтой гарахгүй. Тэгээ энэ яриа гой өрнөхгүй. Тэгэхээр ингээд ядаж нэг 2-3 минут ингээд 50 байлгач. Тэггүй ингээд бас хонос яас ингээд хахаар амар хэцүү. Тэгээ нэг хүн нэг хэдхэн секунд л хэрэгтэй гэдэг чинь нэг уураа гаргахад 9 тоол 10 тоол гэдэг чинь гээд нэг хит тоолчоо за гэж суул бас ондоо. Тэгвэл завсар зайг яасан гинэ гэдэг өөр чинь бүр юм бол жоохон мэдрэмжтэй байх хэрэгтэй. Яг анх үерхэд эхэлж явах үед бол хин нутраа болохгүй те. Энэ хүн уурлахаар одоо ямар зангараад юм бэ? Анх удаа харж марж байгаа. Тэгээд одоо тавтагдаад ингээд за энэ хүн чинь инглээр тайвширдаг та гэд. Ер нь удаа тэрүүлнийг би бинээ таних юм болов. Гэтэ бас тэрийг ойлгодгүй удцсан хэрнээ ойлгохгүй стил одоо ингээд хэрэлдээл амт байгаад байдаг. Тийм хүмүүсүүд бас байдаг. Заримдаа ингээл машин дотор 0-2 хосын галт ингээ машин суудсан ингээ ялцчих бөмбөлөө. Хоорондоо ингээ үг хаялцаад тэр хоёрын хувьд ингээ байнгын өдөр тутмын хүн хажууд нь байна уу хамаагүй болцсон яриа байгаа байхгүй. Надаа бүр ингээ би яг буугаад талхчихсан. Бүр ингээ амар эвгүй байдалд орж мордсон ш. Тийм болохоор бас өөр өөрсдийнх арга явыг л олох бах тий. Тийм. Анханасаа би нэг иймэрхүү шүү. Хэрүүл маргаан дээр би ийм боддог шүү. Гэт нөө чи яадаг вэ ч гэдэм үү одоо нас биенд хүрсэн манит бол ярилцах юм. Бас өөрсдөө олоогүй 20 дэх хүүхдүүд бол бас хэцүү бах тий. Тийм. Гэтэ яг одоо үед болохоор 20 хэдтэй нь ч юм биднээсээ илүү өөрийгөө юу хүсэж байгаа. Яаж илэрхийлдэг амар мэддэг болсон. Яг бидний үеийнх нь л одоо л өөрсдийгөө олж байгаа санагдаж байгаа юм. Одоо жишээлбэл би өөрөө одоо би инглээр ингэж тайвширдаг тий. Ууралсан үедээ ингэхэн зөв юм байна. Өмнө яа ингээд ихтэй л уйлаад байдаг гэсэн юм бол гэдэг одоо ойлгоод байна. Тэр 20-д дээр ч бүр аюу айхтар бол. Тэгээ яг хосын харилцаан дээр яг яадаг бол мэдэхгүй л. Тий. Тийм бах тий. Тэгээ хосын харилцаан дээр ч өөөсөө одоо хамгийн одоо чи жишээлбэл одоо яг одоогийн байгаа дээр үерхүүлэн яг ингээ өөрийг мэдсэн байгаа даа шүү дээ. Тэгээ тэгэхээр яг тэр мэдсэн байгаа одоо нөгөө хүндээ за би ийм гэж шууд хилчүүл амар уяад юм бол хилцэн дээр авах гэж бодож байна. Тэгээ одоо мэдээж үеийнх нь л тийм би болвол ингээд одоо хойноос чинь байнга залгаа чи хаана юм гэдэг төлөв хүн биш шүү. Би хайчи шүү. Эсвэл би ингээд нэг гомдох юм бол дуугаа ураачдаг шүү. Хаяа нэг асууж байгаараа ч гэдэм үү. Тэгээд анханасаа хилцүүл яг тэр хүн мэдсээрэн байж иж try хийхгүй байх юм бол шууд л нөгөө red flag заачлаараа баяа. Хэрвээ тэр хүн чинь бас сонсчоод өөрөө тийм биш байсан чи энэ хүн чинь бас өөр штэ энэ дээр бас ингэдэг гэсэн штэ гэд бодлон байгаад байвал бас илүү гоё байх юм болов гэж бодож байна. Тэгвэл ер нь тийм штэ одоо яригчаасаа мартцсан. Ер нь тийм байна. Би тэгээд одоо ингэ хамгийн том салтын шалтгаануудыг ингээ ажиглалаа л та. Ер нь ингээ 30 гарчлаа. Найз нөхдүүд ихэнх нь 30 гарчлаа. Тэнгууд сүүлийн үед ингээ сингл хүмүүс амар их болоод байна шүү дээ тий. Тэнгууд эмэгтэй хүн хүүхэд төрүүлсний дараа нөгөө гормон ингээл савчж байгаа. Тэр үеийг давж гардаг юм байна гэж би бодсон. Амар их найз нөхдүүд байна. Яг тэр үеийг яг 2 жилээ давчдаг. Эмэгтэй хүн чинь төршөө 2 жилийн дараа буцаад яг хучин юмдээ ордог гэдэг байгаа ш. Тэгэхээр яг тэр 2 жилийн яг нэг хүүхэд нь ялах одоо эхнэр нь ялах хэцүү байгаа үе давчдаг. Тэгэхээр эрэгтэй хүмүүсүүд эмэгтэй жалгав нэг юм сэтгэл зүй аяга муутай. Тэгэнгუთ ерөөсө хүүхэдтэй болох гэж төлөвлөгөөгүй учраас бэлэн биш. Одоо өөр орны манай Монголд ч одоо бараг шууд 18 тараас шууд хүүхэдтэй болчихдаг ч юм уу. Үерхэл шууд хүүхэдтэй болчихдаг ч юм уу. Шууд гэр бүлийн юм. Яаж үерхэл одоо хүн амьтныг таних юм байх. Өөрөөр танихгүй шууд нөгөө гэр бүл болоод хүүхэдтэй болоод ирэнгуут тэгээд тэр чинь асуудал болоод амьдрал нь оронгороо гадныхан ч нь болохоор шууд одоо юу гэдэг карьераа олцсон.
одоо байрсаа одоо юу гэдэг бүх юм олцоод тэгчээд гэр бүл санаа одоо хүнтэйгээ олон жил үргэлжлээд за одоо хоёул хүүхдтэй болох уу болно. Эрүүл мэндээ одоо юу гэдэг бүх юм дээр анхаарч чаддаг. Тэгэхээр шинэ чинь шал өөр баг. Харин тийм. Нэрээ тийм бэ. Тэр чинь амар одоо нийтлэг салалтын шалгаас тийм. Амар би Тэгээд тэгээд хүүхдтэй очдог ахуулаад яа тийм. зарим ингээл нөгөө нэг аюултай төрөлтэй. Facebook-ээр амар гоё коплууд гэл зураг хөргөн явж байжсэн хүүхдтэй болчихсон шүү дээ. Тэгэнгუთ л яг харж амчаа. За одоо энэ хоёрын хооронд гэл тэгэнгუთ нэг жилийн дотор ч юм уу нөгөө хоёр нэгэл би бинийхээ зургийг устгаад хэлж байгаа байхгүй. Тэгэнгуутаа тэгтээ яг салаагүй ингээд устгаж юмсан. Тэгэнгუთ тэр яг нэг юм проблем байгаад байна гэдэг нь илт харагдаад за яг л нөгөө нэг хэцүү давааг л давж яваа юм байна да гэж бодоод тэр үеийг ер нь бэлэн байх хэрэгтэй юм лээ. Тийм. Амар сайн хилээл хүүхд гаргасны дараа эмэгтэй хүн бол аашцаанд хувирна. Эрэгтэй хүн бол одоо ингээл нөгөө тийжээ хачаа ажил төрөл ингээл амьдрын оронгоор иргэн нэг хүүхд гараад ирнэ. Хоёр биенээ их цаг багсан. Тэгээ ялангуяа нэг ой хүртэл бол хүүхдэд амар их гэр хэрэгтэй. Тэгэл ихнэр нь байнга хүүхдээ нэг тавиад нөхрөө хойшин тавиад эхэлнэ. Энэ бол өстой яг ийм бэ шүү. Энэ бэлэн үү? Тийм. Ийм хоёул хичээн шүү хамтдаа энийг л энэ жилийг л гүрийчи гэдэг зоригтой бол бас өөр. Тэгэхгүй бас ойлгохгүй байгаад өөрөөр яг хуучин шиг харилцаагаа хүсээд байвал айгуусаа бүтэхгүй л ахал та тий. Тийм. Тэгээд эн чинь бас энэ хоёр талтай л ахал та. Одоо би өөрөө жишээлбэл яг хаа эргэстээр бол яг төлөвлөж байгаад олсон. Охин дээр болохоор төлөвлөгөө яг гив гэнтэй яг тэр чинь шок байт юм биш. Төлөвлөөд олох нэг өөр төлөвлөгөөгөө олдох хүүхд чинь нэг өөр. Тэгэл ингээл боддtiin бэл. Баран яг бит хоёрын мэдчихэд тест харчаа бараг 10 20 минут ингээд хооронд юу ч ярьж чадахгүй ингээд бүрсэн. Яг нөгөө амьдрал дахиад гэж бодсон. За одоо ингээ яах вүлээ гэл ингээд бодож байгаа. Тэгэл угаасаа тэгээд хүүхдийн нөө эргэсчин хөөрхөн дөрөв мөрөвцөөс болохоор тэгэл окей гэл шийдэл. Тийм. Тэгээд цаг хугацаанууд ядаж юу тохирсон байсан болохоор тэгээс. Тэгэхээр тэр охин дөрсний дараа буцаад яг юм тийм нөгөө нэг ааш цаан хуурал янзруулж тийм янз бүр л болсон. Ер нь л тэгдэм бил. Яагаад тэр чинь хит төрөлт намаагүй яг төрөлт болгоны дараа л төрөлт болгон дээр л. Тэгээ хамгийн гол нь яг тэр үеийг хамт давах нь эрэх одоо нөхөр нь амар сайн кэрлээд байх юм бол ихнэр ядарч ааш цаана ядаж арай зөөлөн байх юм болов. Ядарч нэг ингээд өдөртөө өөр хэмт ингээд гэртээ ганцаараа хүүхд ингээд хараал яж байгаа шүү. Тэрийг ингээд өдөржин ганцаараа ажиллаад хараад ирж байгаа нөхөр ингээд зөө өнөөдөр яасан ингээд бүгдийн сайхан сонсоод өчтдөг бол бас сонсож өгөхгүй аяа ажилдаа явж ирлээ хоол байна хоол идчихээ унтлаа гэд. Ингээд нөгөө хүн чи ярих хэрэгцээ хангахгүй болоод тэр юм. Тэгэл стресстэй бүх юмдаа шүннээр гоо. Тэгэл асуудал гардаг баа ярих хэрэгцээ бас амар сонирх хөстэй. Би ч бас өмнө нь ингээд нөгөө нэг илүү юм информашн одоо чи өнөөдөр юу ийдсэн гэдэг асуулт надад амар хэрэггүй асуулт шиг санагддаг байсан байхгүй юу? Яг жоохон одоо тэр нөгөө тийний 10 жоо хит мөт байна. Гол нь ингээл яг үр дүнтэй, поинттай яг ярилцах гоё. Гэхдээ юм завсрын ярианууд хэрэггүй санагддаг байсан байхгүй юу? Тэгээ би хинтнээс ч тэгэж ээж аваа руу залаад юу ийж ин та хоёр би ийм хоол идээд гэж ярьдаг хүүхэд байгаагүй. Тэгээ надаас ч тэгэж асуудаг байгаагүй болохоор өөрөө тэгээ өссөн. Тэгэж тэгжсэн одоо ингээ бодоод ганцаараа ингээ амьдраад эхлэхээр би тэрийгээ хүртэл хуваалцмаар байгаа байхгүй. Би зүгээр нэг зүүдэлснээ өглөө босчихвол би өнөөдөр тэм зүүдэлтэй гэдэг ярихад зүгээр хажууд сонсдог хүн байгаад тэр чин амьдралынхаа зүгээр л жижиг сажиг юм хуваалцж байгаа хэлбэр байхгүй. Тий ажил дээр нэг юм боллоо гэхэд орж ирэл тэр хүн шийдэж чадахгүйсэн ч гэсэн би ингээд ингэсэн чи ингэчээ. Гэхдээ тэгээд ингэсэн гэд тэр чин зүгээр л гаргаж байгаа. Тийм. Намайг хин нэгэн сонсож байна. Хин нэгэнд миний өнөөдөр хоол идсэн үү, ямар хоол идсэн сонирхолтой байна гэдэг мэдрэмжийг өгөх нь амар чухал юм гэж бодсон. Тэгштэй энэ бит хоёрын хувьд болохоор өстой нэг хэрэгцээгээр амар ярьдаг. Одоо өглөө ажилдаа яваад одоо болохоор цааш дугуйтай яваад болохоор ярих нэрээ багс. Өмнө бол машинтайгаа явдаг байхдаа төгжрөл дунагээд гэрээс гараад за бай гэсэн гэрээс гараад цаг төгжрөл цаг хоёулыг юм яриа болох. Юугаач яриад байгаа тий. Тэгээд орой ажилласаа тараад ирсэн бас яриа л байдаг байхгүй. Тэгээ одоо тэр яг юунд багс чонгууд бит цааш ингээ ярих ингээ овоорсон болохоор ажиллаа тараал ирээл ярьдаг. Тэгээд би ч би яас ингээ тэгээд. Тэгээ амар суул юм амар ингээ хүн яриад тахчны ярих хэрэгцээ нэрээ хангаад тахаар арай нэг тархитгны сэрэг байх юм. Хэцүү зүйл бол угаасаа хүн ярина тий. Тэгэхээр нэг зөөр ингийн яриа яриад байвал. Тэр бас асуудын хувьд айгуу чухал ахна ш. Нэг чухал биш юм шиг хэрнээ айгуу тийм зөв тий. Зүгээр л нэг цартай хүн рүүгээ
буцаа харж сууж байгаа л залгаал юу ийж юм? Юу ийдсэн? Яаж юм? Тэр чинь байцаалт тийш байхгүй. Тийм шүү дээ. Зүгээр л би чамд хайртай, би чамд санаа тавьж байна. Чи минь хаана юу хийж байгаа л доо гэдэг бодолтой гэдгээ л илэрхийлж байгаа байхгүй. Нөгөө найзууд хоорондоо рилийг зөв ямар ч conversation байхгүй рил ингээ явуулаа л гэдэг шиг битэр бол ингээ лайк аяа. Лайклал. А за завтал лайклаад. За окей. Тэгээ надад бас та хоёрын харилцаанаас амар таалагддаг юм. Та хоёр би миний амар дэмждэг юм шиг санагцсан. Бүр ингээ юу ч хийсэн тэг туршаад үз. Тэг гэл. Тэгэл ингээл хойно ингээ бэлэн хасаалтай танк байгаа юм шиг. Яг ингээ ярьсан чинь миний сэтгэл хөндөгдөд байгаа юу. Надад энэ амар чухал юм шиг санагддаг байхгүй юу. Яагаад ингэж амар хүн тусалдаг юм бол oh my god. Бараг үлэх гэдэг чинь Хасан ойрхон өмнө. би яг тэр нь бол ингээд атархан цаашаа. Гэхдээ цагаахан тойрд бол үнэхээр энэ ямар гоё гэр харилцаанд хүрнэ гэдэг чинь гоё ихгүй тий. Би биэндээ ингээд яаж ч гэсэн би бэлэн шүү. Чи бүгэн ингээд энэ хүмүүний харилцаа. Одоо ингээд бодохоор би чинь бас нэлээд олон юм хийж үзсэн баг. Яг тэр болгоны ард амар дэмждэг байсан байхгүй. Би саяхан яг бас яг энэ талаар бодсон. За нэрээ ингээ би ч амар их юм хийгээлээд яг амжилтыг олох гээд байгаа мó олохгүй байгаа мó мэдгүй. Тэгсэрнэл хөр юм дэмжээл байгаа нь мэд. Тэгэл саяхан тэгсэн байхгүй цаачаа. Сая ингээ зэрэг би амар олон юм ихлүүлчихээр тэгснэ. Эми чи одоо яг одооноос чинь ингээ тийм glow up хийх жилчин юм шиг байна. Чи одоо бүр алах нь. Одоо таалаад байна. Нөгөөд дээлээд ингээд ширлүүлээд алнаа. Тэгээ хэлэхлээр амар баярлаад. Ялч яа тэг хүн тэгэл баярлалаа юм лээ. Чи намайг үйлүүлж байна. Тэгээ яг нэг хоёрын хоёулынх нь подкаст ингээл хүүхнүүдийн яриа байгаа шүү дээ. Тэгж яагаад очко бүр ингээд алдахгүй сонсдог. Хамгийн түрүүнд ороод үзсэн сонссон. Ингээд лайкад арцсан юм ээж идэг бод чинь тэр бүр үнэхээр би бүр хайр үрээд чинь. Үу яаж тэ шеэрлэл. Нэг шеэрлэл нэг эрэгтэй хүний инстаграм дээр нэг хоёр эмэгтэйгийн подкаст бүр ингээд дараад ирсэн. Амар хөргөө. Тэр бол өстой гоё харилцаа шүү. Тэгээ нэрнгэс удаад ирэхлээр юу гэж хэлэх нь тодорхой, яах нь тодорхой болоод ирчээр яхаа бүр амарл. Тэгээд ийм харилцаад одоо ингэж авч үлдэхэд бол амар их юм туусан байгаа. Тэгэл яг тэр хэцүү зүйлүүдээ даваад тулчгал юм бол тэгэл окей. Манай нэг найз охин бас тэгж хэлжсэн юм аа. Нэгэндээ ярьж байгаа. Би 3 дахь чинь сонсож байгаа юм заяа. Тэгсэн чинь ингээд нөгөөтг нь 3 жил үлээ болцсон найз залуутайгаа. Тэгээ нэг жоохон хэрүүл маргаан болоод тэгээ нэг салдгийн даваан дээр ирсэн. Тэгсэн чинь 13 жилийг хамт өнгөрөөсөн найз охин хэлж байгаа байхгүй нөгөөтгөнд. Би ингээд саллаа гэж нөгөөтг нь хэлсэн чинь юу яриад байгаа юм бэ? Наа чи хөдөлмөр шүү дээ. Наа чи чиний 3 жилийн хөдөлмөр шүү дээ. Чи зүгээр ингээ хөдөлмөрөө ингээ хаяад ямар нэг юм ихтэй дүгөө явуулах ч юм уу. Юу яриад байгаа юм. Тэгээ ингээд тэр 13 жил ханилцсан эмэгтэй хүний бодол бүр шал өөр байгаа байхгүй тий. Яаж энэнд ингэж зовж харилцаагаа авч үлдэхэд бол эмэгтэй хүн, эрэгтэй хүн хоёрлаа хичээгээд хөдөлмөрлөдөг вэ гэдэг. Тэнгүүд нөгөө 3 жил болсон хүн чинь хөдөлмөр гэж хүлээж авахгүй зүгээр харилцаа гэж хүлээж авдаг байхгүй. Тэгснэ яг энэ тэр хугацаанд нь тэр чи хэдэн жилийн өмнө юм бэ? Тэр 3 жил хамт байсан ч гэсэн энэ хугацаанд нь сургуулийн төгсөөд ажилд оруулаад ингээд ингэсэн хугацаа байгаа байхгүй. Яг тэр хүнийг ингээд нэг бас ингээд дэмжлэг болсон л байгаа шүү дээ. Тодорхой хэмжээний нэг эмэгтэй хүн хажууд нь те хоолыг бэлдээд ажилд нь явуулаад ингээд ээж идэг гэдэг чинь сургуулийн төгсөгч мөсдөд нь хамт хандаа байсан те. Наач хөдөлмөр шүү дээ. Чи зүгээр энийгээ ингээд хаях гэж байгаа юм уу гэд би тэрийг ингээд сонсож байгаа байхгүй бөөндөө сууж байгаа. Тэгээ би нэрэл эн чинь нэрээ зүгээр нэг харилцаа биш. Бид нар энэ харилцааны төлөө хөдөлмөрлж байгаа 1 жил байна, 1 сар байна уу? Бидний амьдралын бүхэл бүтэн 60 наслах уу, 70 наслах уу тий энэ насны маань нэг хэсгээ бүр амьдралынхаа цаг хамгийн үнэтэй юмыг энэ төрхөн зориулсан. Тэрийгээ өөрөө үн цэнгүү мэд хүлээж аваа. За бай гэд ингээ хаяа явах чи бардам зандаа хөтлөгдөөд эконд хөтлөгдөөд хайртай дургу бол хамаагүй тий. Тэгэд хайртай дуртай гэж зүгээр бардам зангаас бол ингэж байгаа бол хайр амьдралын чинь цаг хайрн гэж бодогдоод бас нэг тэр өнцгөөс нь харчмаар юм блэ. Хаяа нэг экон хөдлөөд эмхтэн хүн чинь ингэдэж штэ тий. Цас салаад ганцаараа байж. Тэр үедээ тий салчээ гэж бодохдоо одоо би л одоо бодохдоо за уусаа бүтэхгүй юм байлээ салын ингээд ийм л байгаад хам гэ бодохдоо салаад салтны дараах 5 жилээ ч юм уу тойрон 5 жилээ ингээд харах хэрэгтэй юм шүү. Одоо яг одоо хүүхэдгүй хүмүүсүүд бол яг мэдээж ихгээ дахиад
өөр одоо арай өөр тий өөр хүмүүстэй таньж мэдээ явах. Хүүхэдтэй одоо болоод салтлах тохиолдол болохоор одоо нэг төсөөлж харах хэрэгтэй юм шиг. Тий одоо яах бол би чадах болов уу, чадахгүй болов уу тий. Яа аман дээр чадаас нэр хүүхдээ өсгөх чинь ингэж тэгээд 5 жилийн дараа би ямар байх бол гэдгийг нэг бодох хэрэгтэй л. Гэтэ үнэхээр болохгүй харилцаа бол тэгэл. Тэгээ бас л хайрын 10 хэдэн жил ч юм уу 5 хэдэн жил хайрын жил одоо энэс болоод цаашаа би гоё энэ хүнтэй ингэж хайрын одоо олон жил алдлаа. Одоо ингэж бодонгоо цаа. Хоёр талтай л аам л тий. 30 настай нэг залуутай учрлаа. 3 жил байлаа. За 4 жил байлаа, 5 жил байлаа. Тэгжсэн за болохгүй мэнгээ саллаа. Би 35-тай. Эмэгтэй хүн 30 настай байсан царай зүс би 35 наснда байгаа царай зүс би ямар аа тий. Тэгэхээр зүгээр нэг 6 цэнгэл хөөгөөд одоо тань сайхан залуутай уулзаад ирээклээ явъя гэдэг нас биш байхгүй. Тэдний нас одоо бүр үнэхээр яг ингэ за одоо амьдрал тань минь болох тийм хүнд өөрийнхөө энерги цаг хугацаа гоё байгаа. Эмэгтэй хүний хамгийн гоё нас 30 нас гэж байна тийм. Тэр гоё байгаа насаа нэг зүгээр нэг бүтэхгүй 5 жилийн дараа салчих хүнтэй харьцаад явах. Нэг тийж амар жоохон байж байлаа. Бодоод тэр талаас нь амар бодож үздэг болсон. Энэ нэг хашралж байгаа шинж аа. Юу нээр нэрийн тэгэж бод. Тийш тэгээд үеийн одоо эрэгтэй сингл найзууч гэсэн байгаа шүү дээ. Тэгэл одоо бүгд л ерөөсөө л нэг зүгээр одоо юу лэн зүгээр нь уулзаал нэг болцоод явах биш. Яг л амьдралынхаа үнэ хайгаад ингээд шууд ерөөсөө хүнтэй болцохчгүй гадал шүү дээ. Анзаараад хахад харин тийм. Эргэн тойрны эрэгтэй найз зүүндээ байгаа бүгд л тэгэл уулзаад хэлт юм бол амар сонио. Тийм ба. Уулзаал яах вэ те тэгэл ингээд хэд болсон ингээд тэгээд тийм яг миний амьдралын ханд болохгүй. Би энэ тал дээр нэрээ саяхан нэг юм бодсон. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хамт байхад эмэгтэй хүн одоо феминистүүд намайг үгүй ядах баха. Эмэгтэй хүнд эрэгтэй хүн хэрэгтэй юм байна гэж бодсон. Эмэгтэй хүн ч өөрөө юм хайрлах өөрөөс нь хайр цацардаг хүн байгаа шүү дээ. Тэр хайрыг хэнийг нь өгөх, хэнийг кэрлэх, ээж инстинкт нь угаасаа ээж босон болоогүй байж идэг юм шүү. Эрэгтэй хүмүүс тийм биш юм болов уу гэж би бод. Энэ зөвхөн миний бодол шүү заяа. Тэнгууд эрэгтэй хүмүүс болохоор эмэгтэй хүн хажууд нь байна уу байхгүй амьдр чинь өөртөө хобби хийгээл PC тоглоод яваад ингээд ажил төрлөө ингээ. Тэд нар нэг хайрын хэрэгцээ байхгүй. Үнтэй жаргал амьдралаа хуваалцах хэрэгцээ нэг байдгүй болов уу гэж анзаараад байгаа байхгүй. Тэснэ за муугаар хэлэхэд ингээд ойр хавьд байгаа хөгшин хамаатан садан ч юм уу гэр бүлтэй хүмүүсүүдийг харж байгаа байхгүй. Тэнгууд эмэгтэй хүн нь хичээсэн болохоор тэр гэр бүл ийм урт хугацаанд яваад байна гэж харагдаад байгаа. Эмэгтэй хүнд нь хаяад за байгээ явах хүүхдээ аваад өсгөх чинь ч гэдэг юм уу тэгээ явах боломж зөндөө байсан ч гэсэн тэгэж яваагүй болохоор байгаад байгаа юм шиг харагдсан. Салсан юм хүмүүсийг харахаар эмэгтэй хүн нь салъя гэж шийдсэн болохоор салсан байгаад байгаа. Хизээч эрэгтэй хүн ер нь төрөөж өөрөө салъя гэдгүй юм байна гэж би анзаарсан. Яг тэд нар нөгөө алдаа гаргана. Гэхдээ хизээч гэр бүлээ салъя гэдэг тийм юм эрэгтэй хүн хийдэггүй. Тэд нар байсан байгаагүй ялгаагүй нэг тийм ингээл байж идэг заяа. Одоо араар нь тавьдаг эрэгтэй хүн байлаа гэж бодъё л тоо. Араар нь тавиал амьдраад байна. Тэнгууд эмэгтэй тисгээ байгаа салыг за гэж явдаг. Тиймээс ингээд болгоод яг нэг тэр өнцгөөс нь харах юм бол тийм. Тэнгууд эмэгтэй хүн болохоор гэр бүлийг кэрлээд тэр дотор харилцаагаа яаж засах уу гэх ингэж чиглүүлж өгдөг юм байна гэж би бодсон. Бас байж болох л би тэрүүсээ тэр талаар нь бодож байгаа юм. Тэгээ яг надад болохоор аль нь л амар сайн хичээхгүй л бол тэгээ одоо яг бидний үеэс дээш одоо ээж аав нарын үе юм бол ер нь тийм баг, дийлэх нь тийм баг. Эмэгтэй л нэр авч явдаг. Тэд нар чинь үүнийг яаж байгаа социализм юуны үе юм уу даваа гарцсан хүмүүс. Яг нөгөө яргагүй ирэхэд л хамтдаа туусан хүмүүс байгаа шүү. Нэг дийлэх нь ах. Тэгээд бас нэг хэдэн хувь нь бас айгу эсэргээр ерөөсөө эмэгтэй бүр ийм наацгай те эрэгтэй сайхан хөдөлгөөнтэй эрэгтэй эсэргээрээ гэр бүлээ одоо авч явдаг тийм гэр бүлүүд бас байгаа л байх л та. Би зүгээр ерөөд зүгээр хайлт гэж бодсон. Олон хараад. Тий. Дийлэхтэй ер нь Монголын нийгэм тийм биш магадгүй бах тий. Тийм байж магадгүй л. Тийм. Тэгэхээр яг энэ гэр бүл цаашаа өргөжлөх үү, энэ үерхэл цаашаа өргөжлөх үү гэдэг шийдвэрийг эмэгтэй хүн л гаргадаг юм байна гэж анзаараад миний аних эргэн тойронд хаягдсан эмэгтэй хүн гэж баг байдгүй маа. Ихэнх нь ингээд нөгөө асуудлаасаа болоод салах шийдвэрийг гаргасан эмэгтэйчүүд л амар их байгаад байдаг. Тийм байх тий. Тийм. Тэгэхээр
Ер нь тийм байна. Бид нэр л ухаалаа. Ер нь шийдвэрийг эмгтэй гаргадаг. Тийм. Хатан ухаан. Тэгмээ нөгөө болохгүй байгаа эрэгтэй үнийг зөв чиглүүлэх, аргыг нь олох, сайжруулах юмхийг бид нэр л хийдэг юм болов уу гэж бодсон. Тийм баха. Ер нь тийм баха. Өстө бүүн мэдлээ. Тий. Гэтэ яг нэг одоо жишээлбэл ингээд хэдүүл бөөнөр одоо гэр бүлийн найзуудаар уулзлаа гэхэд найзууд амар гоё тий. Ингээ яг найзууд дунд талаар амар гоё. За ингээд уулзалтах болгонд амар гоё хэрнээ хосоосоороо гэртээ хараад хаалганы цаана юу бол тааж мэдгүй юм бэлээ. Өстой мэдгүй юм бэлээ. Одоо жишээлбэл ингээ бит хоёрыг одоо дүүн жилдэг хоёрлын найз хоёул хэл. Та хоёр хэрэлцдэг юм уу л гээд. Тэг хэрэлдэж байгаас хойшлоо зарлаад байвал утгагүй шээ. Гэвч тэг хэрэлдэх хосод гэж юу байдгийг хамаатнууд гэр бүлийн хүртэл гайхдаг. Бид хоёр чинь ингээ өдөр болгон ингээ бас жижиг шаж юм бас явна шүү дээ. Тэгэл тэр мөрийг ингээ даван туулж чадаад байгаа байхгүй. Тэгэхгүй нөгөө хэд маань болохоор даван туулж чадахгүй. Яа өстө тэрнтэй ингээ яриа яваад идэх ч юм уу тэр найзуудтай ч юм уу. Тэгээд эдэг болохоор тийм одоо жишээлбэл би нөхрөө ингээ одоо хэрүүл уулзахтаа яа өстө нэрээ тэр тэгээд очгоо ингээд тэгээд ингээ муулаад байх юм бол чамд очгоо муу хүн шиг санагдчих. Тийм. Тэгэхээр ингээд тэр хосын юг юу нэг бас нууцлаг. Тэгээ хосын одоо яриага гэр дотроо л байрвал их зүгээр. Та хоёрын хэрэлдэж муудалцсан надад хамаагүй л. Тийм шүү дээ. Та хоёр угаасаа нэг хэдэн цагийн дараа үнэхээр би бол тэр информашныг ингээ хадгалав. Үнэхээр том асуудал одоо бүр ингээд шийдвэр гаргаж чадахгүй нөхцөлд одоо хин нэгэнтэй яриад хуваалцаад жинхэнэ ярих хэрэгцээгээ хангаад тийм юу гэхээс ч нэг жижиг шажиг юм найз төгчтэйгээ хуваалцах бол бас буруу бахал гэж бодож байна. Тийм. Хардталтыг яаж давж гарч? Хардталт уу? Чи чамаас эхэллээ. Одоо та хоёр ч юу надад хардталт гэж байдаг. Юу гэсэн? Би энэ хардах энэ олон жилийн дараа. Хардталт гэж юу вэ? Тэгээ ерөөсөө жаа. Мэдгүй та хоёр одоо яг нөө мэдгүй байгаа дээ шүү дээ. Энэ хоёр чи би биний харддаг юм болов уу? Хард. Очгоо чамааг өөр залуутай харж ирсэн түүх вэ нөө? Одоо өдий 14 жилийн хугацаанд бас байна байна. Одоо би ч хардчихсан түүх байна. Очгоо чарж исэн түүх байна. Тэгээ тэрийг ямар сонирхолтой юм яаж харддаг болоод хоёр би биний түрээ. Гэнэ хардна гэдэг чинь одоо юу хэмтэй. Одоо бит хоёр ингээ яг саяхан ярьсан байхгүй. Яг хардалт бол биш ингээд уйдах одоо нэг 7-8 жил болоод 10 жил болоод нэг юм жоохон даун үе байхад тэгэнгუут одоо бит хоёр хоёулаа хүүхэд байх үедээ ингээ үерхэд гэр бүл болсон байгаа ш. Тэгэхээр яг нэг айхтар уйдаж муудсан юм байх эсвэл нэг юм сонирхол татагддаг ч юм уу. Ингээл би одоо тайтай гарч иртаа ингээл залуу малуутай ч юм уу танилцсан мэлсэн шууд танилцчихдаг ч юм уу. Бидгүй тиймэрхүү юм гарч ирсэн үгүй бас санахгүй. Ерөнхийдөө нэг хардагдах юм хоёуланд нь болж исэн. Тэгээд яг тэр үеийг бид хоёр бол яг л нөө ярилцдагаараа ярилцаал. За яг ингээд жинхэнэ сар суужаал. За одоо энэ яриаг энэ үед ингээ яриад хоёулаа дуусгая. Уусаа нэг сүртэй зүйл биш. Гэхдээ хоёулаа энийг одоо давна. Гэхдээ энэ яриа одоо эндээ дуусна. Дараа одоо ахиж хизээч энийг ярихгүй. Тэгээ уусаа хин одоо юу гэдэг ахиж юм хийхгүй ийм юм хийхгүй гэнэ тэгэхээр чи амар буруу юм ярьсан шиг болж байгаа. Ахиж одоо ингэж би нэг гэж муухагаар бодохгүй те. Энд чинь зүгээр л одоо хоёулын асуудлыг жинхэнэ эндээ шийдье. Хоёулаа битүүшин үйл амьдлаантаа ингээл яг тэр ингэ одоо хэрүүл оруулж нэг сүртэй болоо. Тэгэл яг нэг тиймэрхүү юм болж исэн. Чи очгогийн уцыг ухдаг уу? Нөө. Чи нууцгууд кодыг мэдхүү? Уцныхан зүгээр кодыг бол мэднэ. Гэхдээ ерөөсөө ухаж байгаа. Очгоо чиний юм мэдхүү? Мэднэ. Уцны кодыг мэднэ. Гэхдээ миний уцыг бас авдаг. Ерөөсөө анхнаасаа төгөндөө би миний уцыг ухаагүй. Эсвэл нэг ухалт байсан уу? Байсан болоо. Тэгээд яг тэр үе явцаа баха. Яг л тэр нэг одоо нэг тэр чи одоо яг 7-8 жилийн юм болов магадгүй тийм баха. Хугацааны сайн. Тэгэл яг тэр үед тэгэл за ерөөсөө юм байхгүй бэлээ хоёлаа зүгээр ивлэрээ ингээл ярилцаал дуусгая л тэр үед ингээ тэрнээс хойш бол ерөөсөө ингээд биний хувцсанд хүрэхгүй. Ер нь бол уцсанд хүрснээс болж л ингээд ийм асуудал үүссэн юм шиг санагдчихлаа. Гэтэ яг сайн санахгүй л та. Гэ би мартчихдаг хүн болохоос ерөнхийдөө санахгүй байна. Ингээ ямар ч байсан байгаагаар бид тийм. Тэгээ яарсан байсан. Гэтэ яг юунаас л яасан яг нарийн санахгүй байхгүй. Тэгээ нарийн яриад ч яах вэ? Тийм. Тэгээ ямар ч сан тэр үед ингээ ярилцаал дуусаа одоо бол бит хоёрт. Одоо миний хувьд бол очгоог хардаад байх ямар ч шаардлага байхгүй. Яг дээ тоохоо байцсан бүр
Тэгээ тэр хүний утасныг би ухах ямар шаардлага байхгүй. Кодыг мэддэг гэсэн тийм хүний юмыг ер нь одоо жишээлбэл хувийн орон зай байх. Хувийн орон зай байх хэрэгтэй. Би ч гэсэн одоо жишээлбэл миний утсанд юу ч байхгүй, үзлээг юу ч байхгүй. Гэхдээ миний утсыг ухаж гин гэдэг сэтгэл чинь надад амар муухай байхгүй. Чи яагаад миний утсыг ухаж чаав? Яг юу харах гэж хүсэж байгаа юм те. Эндээс яг юу хайгаад та. Гээ эн чинь бас буруу таахгүй. Тэгэхээр чи би биэндээ итгэлцэл. Би нэг удаа байгаа учраас би манай хууч нэднэ. Найз залуу шүн миний утсыг ухаж чаад би утасны гэрлэр ингээс ирсэн чи миний утсыг ухаж. Яг нь тухайд бол би бодохдоо код мэдчихсэн ч гэсэн хүний утсанд хамаагүй дураараа ухахгүй хаа гэдэг бодолтой шүү дээ тий. Тэгж яхад шүн ингээс ирсэн чи утас ухаад. Гэтэ тэр юм тэндээс юу ч болоогүй л дээ. Гэтэ миний сэтгэл сэвс үйлцүүлж юу ч байхгүй л тий. Гэтэ би хараад ямар муухай үйлдэл вэ? Хар шүн унтчихад энэ ч одоо зүгээр хулгай хийж байгаа чи яг ялгаагүй шүү дээ. Надад тэр бол амар сэтгэл зөө намайг ингэж боддог өөрөө ч ийм үйлдэл гаргадаг ийм онцгой юм байна да гэдэг дүгнэлт шууд хүрч байгаа. Хүмүүсүүд бас нэг зарим хосууд яриад байдаг шүү. Би уусаа код юм мэднэ. Уусаа ингээл юм ирэхээр би ингээл уншчихдээ чатмат ирэхээр ингээл аваад хариулчихдээ. Тэр чинь муухай буруу байхгүй. Тэгээ яг тэгээс сурцсан хосууд бол одоо яах вэ? Ер нь анханасаа тэгээ сурахгүй байвал зүг. Тэгчгэл юм болвол ингээд сэтгэл зэвтэй. Ерөөсөө зэвтэй. Сэтгэл зэв суун гэдэг юм бол хамгийн амар. Хүний итгэлийг би одоо хардтал гэж ингэж боддог байхгүй юу? Эхний дээдлж байгаа үе дээр бол хардталт үүснэ. Яг тэр би таньж мэдэх гээд нь штэ. Хоёр биендээ хайртай дуртай болго удаан хугацаанд болго энэ хүн чи ямар хүн юм бол би яаж авч явд юм бол өөр хүмүүс яаж харсан юм бол тэрнээс жоохон хардталт сэрдэлт байгаад ээж магадгүй. Гэхдээ урт хугацаанд байгаад итгэцэн итгээд би хайрлалыг гэсэн бол би тэгээд итгэнэ. Одоо ингээ хардаж сэрдэхгүй. Гэхдээ нөгөө бачка чинь бас өөрөө хөвгүү гар таарад ингээ хөдөлгөөнтэй байгаад байвал гэхдээ миний бодлоор эмэгтэй хүний нөгөө зүүн совин амар ажилладаг гэж боддог. Тэгээс харддаггүй байж үжсэн гинэт нэг шал далийн үнтэй энэ яагаад ингэчүү гэж бодоход дан гэж байна. Тийм болохоор зүүн совиндаа итгээд тэгээд итгэлийг зүгээр л даатгаал өгчих юм билээ. Би чамд итгэсэн маа энэ миний итгэл. Чи энийг яаж кэрлээд яаж пүүцэлгэн чиний дур алдах юм бол тэгэл хоёлоо дуусаа. Яагаад тэр чи угаасаа буцаад яана гэж хизээж байхгүй. Тэгэл өөрт нь яг хилээл өгчгöd тэгээд нөгөө тийм ээ ямар ч харилцаанд бас итгэлцэл амар чухал тий. Тэр миний итгэлийг энэ хүн алдчихгүй тэгээ би өөрөө итгэлээ бүүцэлээд байгаа хөө. Тийм шүү дээ. Өөрт нь давхар. Би бас одоо чи миний итгэлийг алдахгүй гэд тэр үндэ хэлэнгүүт би ч бас итгэлийг алдахгүй гэж өөр амар хичээх байхгүй. Итгэл ер нь бол яг нэр хосын харилцаан дээр хамгийн чухал зүйл бол итгэлцэл юм. Тийм байгаа шүү. Тийм шүү дээ. Тэгэл би биэндээ итгэхгүй байвал яаж хамт байх вэ? Гэхдээ тэр шулмнар бол амар их байна. Эйгүү. Одоо яг ямар төрлийн шулам юм бэ? Би ч одоо нөгөө хуучин нөхөртөгөө байхад бид тэр хамт үздэгс надад бүр ингээл харуулдагс. Октод моктод чинь шалтан зураг мураг юм уу амар хэрдэгсэн зөө. Бүр амар хэрдэгс. Би бүр өөрөө үзээч гээг байхад өөрөө энийг хараа гэл ингээл игээд зөө. Тэгвэл нь хүүх гэл тэгвэл баг том хөхтэй те гэж юм их гээд байгаа юм шиг. Тэгээ бүр тэгж үздэгс байхгүй. Гэтэ яг тэр тэгж байгаа надад энэ хүн чинь өөрөө юм уусаа хангалттай асуудалгүй байна гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ хүш ямар муухай нийгэмд амьдраад байна. Ямар амар бид нар чи барь барьж аваа бавхнаа гэдэг юм. Тиймэрхүү муухай бодол бол амар түр би тийм эмхтэн хүмүүс ямар муухай үн цэнийг болцсон бэ. Тэгэл өөрөөсөө ингээл залуус би одоо чи нэрхтэй хүнд хэдий таалагдчихсэн чи хараад гэ бодно гэхээс үүш очиод юу байстай танилцъя гэдэг төрлийн эмхтэн хүн биш байхгүй. Би эмхтэн хүнийг тийм байх ёсгүй ч гэж боддог. Одоо хай танилцъя ч юм уу хай унтаач гэж бичдэг охтуудыг ойлгодгоо. Тэнгууд тийм охтууд амар болсон байна. Яагаад юм муухай өөрсдөө үнцнийг болгоод идэм бүү мэд. Яагаад хүний нөхөрлөө юм бичдэг юм бүү мэд. Нөө тийм тэр за яг зүгээр хоёр сингл ба за энэ сингл залуу байна гэж бичих нэг өөр их нэртэйг ин мэдчихэд бичиж байгаа бол тэр бол үнээр гэр бүл салгах чинь бүр амар юм хийж байгаа юм байна. Гэтэ ямар амар зөрөгтэй юм бэ те. Үгүй тэгээд би одоо чи амар айштай авгаа байсан бол очиж баг будаад юм. Буу хаана. Йоо тийм биш чимээгүй өнгөл өнгөрүүл яаж байгаа инээлдэл битүүрийн харилцаа эрүүл саруулдаа тэгээ өнгөрч байгаа болохоос шүү. Гэхдээ
ямар муухай эмэгтэй хүмүүс. Өөрөөсөө та нар Гэтэ нэг хизээний ийм цаг яриад дээж болоод хизээний цагт нөхөртөө болоод нэг ингэндээ гэж. Нэг ийм яриа байдаг шүү дээ. Тэгээ би бол тэрийг сайн мэдгүй л эмэгтэй хүн ингээ эрэгтэйг ингээ хоргоогоод одоо эрэгтэй хүн эмэгтэй хүнийг 1000 хоргоод эмэгтэй бол үгүй л үгүй байдаг шүү. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хоргоосоор агаад одоо мэдээж унтаж хөвтөх тал руу л ярих гэдэг. 90 нохой сүүлийн өргөг бол 90 нохой юу лээ нэг тийм одоо тэгэнгუთ ямар ч эрэгтэй хүн тэрэнд бэлэн байт юм бах та. Тэрнийг гайхаад байдаг. Одоо ямар ч эрэгтэй би тэрийг тэгж сонссон шүү дээ бас. Би одоо секс бол зүгээр эрэгтэй хүний хувьд бол зүгээр секс. Би тэр эмэгтэй хүнд хайртай байх албагүй. Ганц үнийг өнгөрөөгөөд нөгөө одоо биенийхээ хэрэгцээг хангаалт дуусаа. Тэгээ маргааш нь хайртай эмэгтэйтэй уулзч чаддаг гэж аахгүй. Манай ихэнх эрэгтэй хүнээ тийм гэж. Эмэгтэй хүн болохоор хайрлж иж өөрийнхөө биеэ өгдөг. Тийм төрлийн гэж аахгүй. Тэгэхээр ингээд тэр нь бас ингээд зөрчилдөөд байх шиг байгаа. Харин тийм. Би болохоор яг саяхан бас игнат Виктор ярьсан юм. Би тэг асуухгүй яг үнэхээр тэгдэм үү гэ. Чиний хувьд юу вэ? Миний хувьд ингэж бодож ярьсан чинь. Эрэгтэй хүний хувьас болохоор угаасаа л тийм одоо бүх эрэгтэй хүмүүс хийж бодд юм шүү. Одоо эрэгтэй нь араар тавихаас илүү эмэгтэй нь араар тавих нь амар том асуудал. Яагаад гэхэлэр эмэгтэй хүн ч угаасаа нөгөө нэг шууд нь одоо нэг энэ хүнтэй унтчих. Энд унтал болоо гэж бодохгүй тэр чинь ингээд хайр сэтгэл явж ээж одоо тэр хүн татагдчихэж тийм хийнэ татагдаагүй үед бол хизэр тийм харилцаанд орохгүй гэдэг юм шүү. Гэтэ сүүлийн тийм эмэгтэйчүүд бас болцсон юм шүү. Магадгүй. Тэнгуут эрэгтэй хүмүүс болохоор зүгээр л нэрнгээсэл өшөөний сонирхолтой юм флирт байх хэрэгтэй юу гэж бодож байна энэ тал дээр. Одоо зүгээр л нэг сэтгэнэх тэр хүн одоо очко жишээ заяа та нөхөр бааранд явж байгаа зүгээр нэг хөрх охин хараад сэтгэнчлээ. Алцганж ингээл уухам авч өгөө дайлчлаа. Гэхдээ юу ч болоогүй. Зүгээр тийм сэтгэнэлт байх нь эрүүл бус уу зөв биш үү юу гэж бодож байна. Үгүй энэ болохоор нь бас яг нэг хосууд хоорондоо ямар байдгаас л хамаарх нь. Одоо бол үгүй яг хамаагүй л юм шиг санагдаж байна. Яг хөтө би ч гэсэн өөрөө гарч ирэх тэгэл эрэгтэй хүмүүс дайлуулаа явцдаг болохоор тэрийгээ тэ асуудалгүй очгоод очоо ярьцдаг болохоор тэрийг бол гайгүй би өөр төрөд бодонгот гайгүй одоо манай хүн одоо очоод тэр эмэгтэй нэг эмэгтэй таалагдаад уух юмар дайлна гэдэг бол арай өөр зүйл бол зүгээр хүнтэй танилцаад ингээ явах бол арай гайгүй байх гэж байна. Би нэг юм бас сонсон юм эрэгтэй хүн хөөрхөн хүүхнүүдэд дуртай байдаг гэдэг жааш тий угаасаа тийм цаанаасаа хөөрхөн юм харах дуртай байх хөөг дуртай. Тэгмээд тэр хөөрхөн эмэгтэй хүнтэй зүгээр ярих боломж олтлоо гэж бодсон шүү дээ тий. Тийм юмд амар дуртай гэдэг гэсэн. Тэр нь зүгээр ингээ араар тавих мах биш зүгээр очиж ярьж ингэж нэг алцганж нөгөө охин нь одоо найланхаа байлгахад байгаа хажуунаас нь ингэж авах ингэж эерэг гормонод хичээдэг одоо тэр эгогоо ингэж хичээчээд гэтээ одоо хизээж араар нь тавихгүй гэр бүлтэй хүмүүс зүгээр тэгж алцгандаг тэр хөрөг ингэж нэг эгогоо хичээж би чинь бас нэг үеэ өнгөрөөчгүй залуу биш шүү намайг бас юм хөрхөн охин ирээд надтай алцганж шүү гэдэг мэдрэмжийг авах амар чухал гэдэг нь одоо эмэгтэй хүн ч гэсэн хаяа нэг ингээ хөрхөн болоо орон нэг баранд нэг залуу яас өөрхийн ингэж зөөдөг гэдэг тийм тийм мэдрэмжийг ер нь ир эмчглэх байлал нь авч явах хэрэгтэй юм. Одоо яг гэхдээ тэрийг цааш нь өргөжлүүлж даврааж одоо 2-3 удаагийн харилцаа ч юм уу те байнгын чатлах бичих унтаж хөвтөх тэр чинь цаашаа юунд хүрэх нь ойлгомжтой шүү дээ тийм төрөхгүй заагаад тавьж чадчихвэл тийм юм эрүүл юм байх нь зөв гинэ. Би одоо яг тэрийг өөр төрөй бодохгүй бас үл. Тэгвэл би ингээд намайг хүрхэн мэн гэж хэлэхэд амар их дуртахгүй. Тэр бүр ингээд би аз жаргалтай болоод бүр ингээд яг нэг юм гоё мэдрэмж авдаг хгүй. Тэнгуутаа эрэгтэй хүн ч гэсэн тэгвэл яг нэг иймэрхүү мэдрэмж авдсан бэ штэ. Нэг эмэгтэй хүрх эмэгтэй хүн штэ бид нар чинь. Тэгвэл тэгэл хүрх амьд тийм мэдрэмж аваад үнэхээр цаашаа миний хажууд байх залуу одоо тийм өргөжлөхгүй заагаад тавиад ханаа босгож чаддаг байх юм бол why not нэг хүрх охинтой харилцахнаад нэг өдөр өөрийнхөө эгог тийм тижиж өрөөдөр бол болж лээ гэж би бодсон хгүй. Гэхдээ бас Тэнгуут Монгол жижигхэн нөгөө хүн тэгээд дахиад уулзсан 2-3 уулзсан тэснэ давраад ингээд яг ингээд бодгоор муухай санагдаад. Надад болохоор 2-3 уулзахаас илүү за жишээлбэл очоод нэг охин таалагдлаа. Яриа өрнүүллээ. Гисэн чинь нөгөө охинд нь амар таалагдаад нөгөө охин ингээд чаргууцалдаад унвал тэр чинь буруу болчих гээд. Ер нь мэдгүй ч тэр эмэгтэй яаж хүлээж авах дургуутс тийм дуртай хүлээж аваад
ингээд байвал тэр гэтээ ер нь жоохон Монголын нөхцөл жоохон буруу болов. Тэгэхээр Монголын нөхцөл амар болж байгаа. Тий. Яцаад угаасаа манайхан ч ер нь л сүүлийн битггүй. Харин тийм Амар дураар амар замбраагүй л амьдраад байгаа юм санагдаад байдаг ш надад. Ямар ч тийм хүндлэл, үнцэн, итгэл гэдэг ийм зүгээр хүний наад захын хүн байгаа, амьтнаас өөр байгаа тийм нөгөө гол зад чанаруудаа бүгд алдаад байгаа юм санагдав. тийм. Гэхдээ хитрхээ нөгөө нэг амар задгаа байгаа нь одоо нэмэгтэйчүүд одоо өмнө нь би нэг сая сүүл сонсон юм амар гоё үерхэл байхгүй болсон гэдэг. Бид нар ч аюу хөтлөлцөөл, кино үзэл хийх одоо очих газар кофе шоп байх үед бол стенэр хар шороонд үнээл хөтлөлцөөл хаашаа жав ингээл алхаал яваад тэр нь амар гоё юм ярьж марэл тий ингээ бодлоо амар гоё нандин байхгүй те яг тэр үеийн одоо нэг үерхэл нандин баад одоо болохоор тийм үерхэл гэдэг юм баг байхгүй болсон юм. Чадалж байгаа л. Окей, тэгтээ залуу үеч Румын үт төр ч гэсэн тийм байгаа шүү дээ. Нэг гоё дээтэнд өрчил та. Тэнгуут чадахгүй. Ингээ дээтэнд эрэгтэй хүн уулзъя гэрээчин гадаа яваад чи гэдэг байсан болвол дээр үед одоо болохоро дээр үед ч ямар юм дээр үе хүмүүс юу. Одоо бол ингээл нэг стори хийгээл одоо гадуур нэг газар сууж байгаа л ингээл стори хийнгүүт нанаа байгаа мó тэгвэл таарал та би бас энд байна ч би ойрхон байна. Нэг тийм юм таарлцсан ингээд нэг юм зүрлэлцэн. Яг ингээд зорж би тэгтээ тэгж боддог. Одоо ингээд над руу одоо жишээ сторин дээр тэгж таар юмараа гэж бичиж байгаа хүмүүс энэ үү надтай угаасаа serious удаан хугацааны урт хугацааны хүсэхгүй байгаа юм байна. Таарыг гэдэг харилцаа л хүсэж байгаа юм байна. Урт хугацааны илүү ингээд ноцтой яаж байгаа харилцаа хүсэж байгаа эрэгтэй хүн бол хоол идэхгүй хоёлаа. Та ч их нэш ингээд хоёр дахь завтай, гурав дахь завтай тий. Гэт тийм зоригтой нас биенд хүрсэн эрэгтэй хүн доор ээж тийм байх хэрэгтэй. Зоригтой асуучдаг, хариултаа авч чаддаг тий. Сэтгэлээр унаад ингээд энэ эмэгтэй намайг ингэсэн ш би энийг баваа ийцэн гэж дараа нь худлаа үнэ юм ярьж найзуудтай явдаг шалчгар бой биш тийм баймир байгаа байхгүй. Тэгвэл юу яа. Одоо бид хоёр бол маш удаачлаар болцоо болохоор нилээн ингээд юм ойрхон давтамжтай бол биш болчихоор ш. Одоо чиний хувьд за ямар болцоо хамгийн одоо сүүлийн үед гой болцоо нь хамгийн гой болцоо хизээ байв. Тэр нь яаж болцсон бэ? Тийм. Юу мэдгүй юм байна. Ерөөсөө одооний одоо хүмүүсд ер нь яаж болцдгийг би бас гой болцоо миний хувьд зөө таалагдж байгаа залуутайгаа л болцоо. Тэр юу ч хийжээс хамаагүй өөдөөс нараад энийгээ сууж байгаа надад гоё. Тийм. Тиймээс нэг таалагдахгүй амар гоё төгс болцоо хийцэнтэй амарлаг. Тэгээд тэр залуутайгаа ерөөсөө vibe нийлэхгүй болол шууд ямар санагдав тий. Тэгэхээр яг ингээд нэг тухайн үедээ ингээд шохорхоо гэж байгаа залуутайгаа болцгол хамгийн гоё болцоо юм болов уу гэж би бодлоо. Гэтэ нэрээ ингэж болцоо гэхээр одоо сүүлийн үед зүгээр нэг хоол идэ гэдэг л юм болцоо болчиход байгаа юм шиг санагдаад байна. Өөр ер нь Монголд болцох гой боломжтой гой газар хаана юу бэ? Би кино театрын болцоонд амар дургу. Юм ярихгүй шүү. Харин тийм. Тэгэл кино үзэл дуусаа. Кино үзэж шууд уулзахтаа шууд кино театрт уулзах кино үзэх бол буруу. Өмнө нь ингээ ярьж байгаа тэгээд нэг одоо төсөөл үед нэг кино үздэг юм уу? Тэр үл одоо бас кино үзэхээр унтчих байгаа. Зээрээ. Би өөр нь кино үзнэ хэцүү юм дургу. Кинотой болцоонд бол нэг дургу. Хоол идээд ярилцаад суухт болцоонд л тийм шүү дээ. Тэгээд тэр хүн яаж миний яриаг сонсч ийн гэдэг амар чухал. Ингээ хүн чинь ингээ яриулаад заа гэд. Тэгээ яриаг ингээ шууд дуусахгүй гэд дуусгачдаг хүмүүс идэв. Зарим нь болохоор тийм үү ингэсэн үү? Чи бас ингэ хийж боддог юм гэдэг. Нон стоп ингээ яриад байх, өрнөд байхтай ингээ ярьжсэн ингээ гап авахлаар нэг сонирм. Намайг үнхээр нэрнгээсээ сонирхож ийн гэдэг мэдрэмжийг би авах туртай. Тэгээ над руу яриан дундаа одоо болцоон дундаа хэр анхаарал хандуулж байна. Одоо жишээ хажуугаар хүн ингээл юм өнгөрөөл яхад ингээл тий яриа сонсохгүй тэгвэл за ер нь нэг юм ярихгүй дээ гэдэг ч юм уу тийм ханд авчдаг болохоор яг надаар л гоё намайг хүсээд намайг ингээд сонирхоод надтай л байх гэж байж байгаа юм л туртай. Тийм байна. Би ч одоо чамаас болцооны дуршлаг авъя гэсэн чи зөв. Бас чамаас амар гоё болцоод хэрэгжүүлчтэй юм гэсэн чи гоё дуртай үнтэйгээ болчих тий. За тэгвэл хоёр ч нөгөө хогоо айсан ч болцоо гэдэг чи үнэн юм. Хогоо хамт айсан ч тэр чи болцоо. Тэгтээ нэрээ юу бас амар гоё юм шиг үтлээ. Надад тэр kitchen studio-гийн хоол хийдэг. Хамт хоол хийдэг үү? Тэр бас нөгөө зүгээр болцож байгаа хүмүүс
ингээд анх удаа тэр хүн ингээд яаж юмтай хандж ийн, яаж хоолоо дутах шүү, яаж аяг тавгаа увааж ийн карантин дагуулаа хайж ийн тий бас ингээд хөрхөн гэмээр. Тэр чинь нэг өдөр болгон цохог байгуулагддаг юм яа. Тэр чинь хагасан бүтсэн болгоно юм шүү лээ. Хагасан өдөр болгон ч үлээ 7 өдрийн өдөр ч үлээ. Тэр тоогооч наргаараа 3 төрлийн хоол мал хийгээд идэм билээ. Тэр бас сонирхолтой л юм тий. Тэр нэр очиж ядаж нэг гоё шинэ хоолны жор сурах юм да. Нөгөө залуу нь фейлцсэн ч гэсэн. Тий. Тийм бэ. Тийм ээ. Болцоо тэгвэл. Гэтэ ер нь ямар ч хосын харилцаа нэр болцоо чухал юм байна. Итгэлцэл бүр амар чухал юм. Хамгийн эхлээд хоёул юу байлаа? Сал малт харилцаагаа яаж удаан авч явах. Тийм шүү дээ. Ер нь тэгэл итгэлцэл тэгээд апдейт хийхэд бол болцох хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгээ жоохон унаад ирэх юм бол ингээд цаг гаргаад тий. Тэгээ гол нь ярилцаа зур. Би бинээ сайн сонсох гарч. Хорж ирээ гараа авчих. Буцаад оруулаа гэж. Яг бүр энийг хэлэх хэрэгтэй юм байсан чи мартчихлаа. За одоо гарцсан мэн үү орчихгүй. Харин түрүүн бас яг юм ярьсан чи гараа авсан юм аа. Тэр чамайг тоолж хад бүр ингээд бас ирсэн ч юм байхгүй болчихлоо. Хөрхий. Юу байсан болоо? Амар сонирхолтой юм хэлчихсэн да бисээ. Асуух гэсэн үү, ярих гэсэн үү? Ярих гэсэн. Тэгтээ мартчихлаа. Ийм л болж тээ. Харин тий. За, ашгууд ороод ирчих. Ороод ирлээ шүү. За. Нөгөө нэг сошиал одоо ингэ сүүлийн үед бид нар чинь ингэ танилцах амар хэцүү л доо шинэ үнтэй. За. Одоо ингээл чи юу н хизээ хамгийн сүүл шинэ үнтэй танилцсан. Зүгээр эрэгтэй эмэгтэй хамаагүй. Чи өнгөрдөг. Play type-аар гэж. Нөө үгүй. Сайн нөө Каю хүүхдийн төрс өдрөөр. За яг хоо тийм ивентэнд очиж танилцж байгаа ямар нэгэн поинттай юм. Тиймээс өдөр тутмын амьдрал дээр ер нь бол хүнтэй танилцах амар хэцүү байгаа зү. Ажил. Надад бол ажил гэргээ явж байгаа заа гэдэг ингээ бүр машинтай өөрийнхөө машинтай ингээ явж алхдаггүй хүнд бол үнэхээр хүнтэй бүр огт тарихгүй хүнтэй харагдахгүй өнгөрч байгаа хгүй. Тэгэнгүүт хүмүүс ингээ сошиал реквест явуулаад танилцаад байдаг шүү дээ. За. Зүгээр инстаграмыг харж байгаа юм даа ч юм. Тэгэнгүүт орж ирэл очир зүггүй шал танихгүй биччихэл тээ. Амар сүм. Би ингээд зургийг харж дүгнэх гингууд зураг царайд зүс зургаар хүнийг дүгнэ гэдэг чинь уул нь буруу шүү дээ. Тэгэнгүүт яг инстаграм хөтлөлт followers нь хэн бэ? Хэнийг дагж ийн? Яаж ингэж одоо ямар хуу газраар явд юм бэ гэдэг юмар хүнийг дүгнэх гэдэг байхгүй. Тэгмүү тэр чинь нөгөө л нэг материалыг нөгөө л нэг хийсвэр юм руу дүгмаар дүгнэх гэдэг байхгүй. Тэгээд ингээд за шууд ингээд оолыг хийгээд танилцчихлаа нэг шал рандом гайтай тий. За. Нөгөөд нь амар кринж бачка ч юм уу эсвэл амар сталкер ч юм уу тийм байж магадгүй шүү дээ амар аюултай байхгүй. Тэгэхээр ингээд би тийм сошиалдор танилцах амар дургу. Хүмүүс юм бичин хаяа ингээд нэг бичтий. Хай май гэдэг юм. Хай унтаач. Чаваад ийс миний инээ дүрээд байна. Тэнгуут нь зүрсийн дайчд бүр ингээд амар эвгүй санагдав. Би тэгээ нөгөө нэг за тэрийг ч яриа яг клоустэй хийдэг ярих. Амар өчөж орж ирсэн шүү би тэ. Тэрэн шиг одоо болохоор амьдрал дээр танилцмаар байхгүй. Би ингээд сошиалаас ер нь хол баймаар байна. Хүмүүстэй сошиалаар танилцмаар бүр залхацсан гэсэн. Амьдрал дээр танилцаа 5 минут үг сольчих нь бараг сошиалаар 5 өдөр чатласнаас илүү их мэдээлэл авна шүү. Илүү их төр хүнийг ойлгоно шүү. За энэ харц марцсан яаж ийн, хандлага нь яаж ийн, юу ярьж ийн, ямар үг хэлж ийн тэ. Хараал үг хэлж ийн үү гэдгээс ахвалал ойлголцож штэ. Тэгэхээр надад зүгээр шууд амьдрал дээр танилцуулах гоё. Миний инээ түрээд байгаа битгаар сошиалаар танилцсан. Тэгээд инээд. Тэр үеийн сошиал ч бас өөр шүү. Тэр үеийнхээ жинхэнэ Facebook дөнгөж ашиглаж эхэлж байна. Хай таваасаа гараад Facebook руу орж явах үед. Тэгээд инээ түрээд л сэтгэлээсээ Facebook-оор танилцдаг байсан шүү дээ. Одоо ингээд байгаа найзуудтайгаа хүртэл зүгээр Facebook-оор найз шүү дээ. Тийм эмэгтэй. Тэгээ үнэхээр үнэн сэтгэлээс амар нөгөө гинэн цайлах үеч байсан юм уу? Тий. Эсвэл тэр үеийн Facebook бас цэвэрхэн байсан юм уу? Цэвэрхэнс бүгд л адилхан яг нэг шинэ юм сурж байгаа учраас яг л нууж хаах зүйлгүйгээр явдаг байсан баха. Одоо бол юмыг яаж ямар ч өнцгөөс нь харуулж болж байгаа болохоор амар аюултай. Аюултай. Ер нь битээ сошиалаар танилцаар маань байгаа. Эвгүй. Эвгүй. Тэгээд тэд нар шин дандаа одоо ингээ аккаунт руу наронгууд амарлаг ажил мэргэжил юмшээ одоо залуучууд амарлаг гомчтой амарлаг нэг дандаа ивентүүд рүү явдаг юм шиг нөө тэгээд тэрний ард юу байгаа мэдэхгүй болох хийвгүй те ядчил ингээл сингл харагдаж байгаа залуу гэр бүл хүүхдээ ихнэрээ зураг мургийн байдаггүй залуусууд амар би тэрийг бүр ярина эрэгтэй хүмүүс ихнэрээ найз охиноо хүүхдээс зургийг хөргийг оруулдаг байхыг би амар муухай гэж боддог. Амар муухай. Яг юу нуугаад байгаа гэдэг. Юугаа нуугаад байгаа? Харин тэр чинь амьдралын чинь хамгийн том
гүйвэрсэн одоо гавьяа авах хэрэгтэй шүү дээ. Хань ижлээ чи өөрөө сонгосон. Тэр үнээс ичээд байгаа юм. Өөрөө хандлыг хүүхдээ болоод гэр бүлээ зохиосон гэр бүлээс ичээд байгаа юм. Тэр чинь ингээд харин ч өстой бахархмаар зүйл нь баймаар те. Хүн эмэгтэй хүмүүс ч гэсэн хараад дүгнэхдээ хоо энэ ямар мундаг аав бэ? Ямар мундаг ир нөхөр вэ гэж харах байхгүй. А тэрийг нуугаад байна гэдэг чинь яах гад байна. Харин сошиалар ямар ах эргүүлтэй дээ гэж л би хардаг. Тэнгуут эсэргээр бүр амар олон хүүхэдтэй эхнэр мэрэгтэй амар жаргалтай зураг ахуулж махуулсан бүр профайл пикчертэй хүмүүсүүд нь алцнаад ороод ирдэг. Тэр юу вэ? Би энэ чи юу вэ? Би чинь барагтаа тийм авдаггүй байхгүй. Хаа нэг лайк макин юм хамдаар коммент бичээд байгаа. Би чинь юу хийе? Хэн блэ? Хиний найз үлэмжийг ороод огт танихгүй. Тэгсэн нэгэд би тэднийг юу гэж боддог гэж? Яагаад тийм бол яг тийм хүнийг л хайж байгаа. Тийм зургийг хараад өөдөөс нь хариу бичих эмхтэйг л хайж байгаа гэж бодсон. Би таарсан юм бол хайж яваа юм байна да гэж. Миний одоо request chat request дотор нэг дандаа л нэг тийм өрхөөл нэг нөхдөд ямар сони юм бэ л гэж. Цаас зүйл нэг сони юм асуу. Би өөр авч байгаагүй л дээ. Эрэгтэй хүний дик авч ирсэн зураг. Хүмүүсэд амар их авдаг л гэж. Чи авч ирсэн юм? Авч ирсэн юм санагдаж байна. Авчихсан. Яг нөгөө нэг бэтийн болооч дараад тэгснэ ороод авчихсан санагдав. Яг тухайн үе итгэлтэй нөгөө нэг нөхөр мөхөртэй байсан үе хаа. Яг тэгээ санагдаад бүтээр бас хамт харж ирсэн юм санагдав шүү. Гэтэ тэр нь яг бүтэн ч биш ч үлээ. Ууган ч үлээ. Төмсгөн ч үлээ. Мэдгүй нэг тиймэрхүү юм байсан санагдаад би ингээ угаасаа bad memory ингээ dark юмнуудаа бас ингээ бас нэгчихэд албаар ингээ тархинаас хасаа юм байгаагүйсэн маа гэж боддог. Саавш авч л байсан юм ээ. Тийм. Би өстө авч дээр эргэн тойронд авчихсан бид юм бол. Уулзалтаа тасахаараа мартчихад тэр нөгөө нэг сайн бас нэгэсэн шүү дээ. Йоо. At least эмхтэй хүн болж түрсэх ядаж нэг тэр дигнийхээ дургийг авчих юмсан. Ямар ч хамаагүй залуугаас олчих болтоо авчих юмсан гэд. Нэг хин нь тэгж яриад л нэг нь тэгж. Сингл байсан бол авсан байх бах тий. Авсан байж байгаагаар тий. Бас авчих гээд байгаа хэшээ тий. Найз чамаа зүгээр ямар ч хамаагүй тэгж зураг эндээ бүр энэ Google-д чачаа явуулах. За хүний дондорсон шүү би. Өөр авчтیں۔ Өөр залуугаас биш авчтیں гэдэг. Чи бас харах гэдэг. Өө би харахгүй баярлаа нөө. Арай түмэн санаа гэр бүлийн информашн юу. Ямар ч нэг ихнэр лугаа явуулчихгүй удаа цааш авдаггүй гэдэг нэг хэлсэн. Үгүй авдаг гэдэг чинь. За уучлаарай тийм байдгүй нэрээ 10 хэдэн жил чи юу үсийг үзэхгүй. Тэгвэл нэрээ үзээгүй балах гэдэг. Өөр танихгүй хүнээс л авч үзээгүй. Тэр балаа барьж. Кат. Тэг гэдэг нь. Хойлоо хэдэн минут ярьч үү? Мэдгүй чи цаг хараагүй. Би цаг хараагүй шүү дээ. За өнгөрсөн. Цаг болцсон уу бараг? Тийм ээ цаг болчих. Цаг өнгөрсөн үү? Аа. Тэгвэл дуусгая та. Тимми дуусгая та. Ямар амар инээж огцом дуусгаж байна. Гинт цагаа бодлож гэж яриад бол бараг 2 цаг яана. Гэхдээ энэ угаасаа хосын харилцаан дээр яг ингээд зөв гэсэн гарц зам угаасаа байхгүй. Бүгд л өөр өөрсдийнхээ арга ивээр харилцаагаа авч явж байгаа. Тийм. Хэрүүлтэй уралтай байдаг найз нөхдүүд гэсэн шүү дээ. Тэд нар ч гэсэн тэр үүрээ баврал явж байгаа. Тэрэндээ дастан тэр нь maybe тэдний хувь зүгэл байгаа. Нөгөө юм хар цагаан заагсаач юу л ингээд тэгээд яг тэрэн шиг дутуугаа ингээд нөхдөг те. Одоо би амар асан хүн байх юм бол дагаад асаад байх биш. Уусаад жоохон дардаг те. Яг ингэж тэнцвэржүүл чадчихаа асуудвал амжилттай байх байх. Тэрийг амжилттай байлгаж чадахгүй би угаасаа юм. Чи намайг ингэж чадахгүй бол тэ бойлмол гэд ийм харилцаа байгаад бол ер нь жоохон хэцүү баг. Гэхдээ тийм токсик харилцаагаас илүү юм одоо харилцаа нь одоо амар дээшилдэг юм. Тийм харилцаатай дуртай хүмүүс бас байдаг юм шүү. Харин тийм. Нэг найз би токсик харилцаанд дуртай. Өөрөө хүлэн зөвшөөрсөн. Биш тэр токсик биш байхгүй амар уутгартай ч юм шиг. Өөдстэй мэдлээ. Тэгээ өөрөө тэр токсика хайгаад идэм билээ. Тийм баг. Тэгэхээр яг тэгэл бас тийм юм өгч чадах хүний олгол юм да. Тэгээд одоо юу илээ? Хостой болох гээд аим одоо 20 эдтэй хүүхдүүд болох. Одоо илээ гэр бүл зохиох гээд нэг хэрэггүй юм шиг санагдаж байна. Монголд л амар эрт гэр бүл зохиоод байгаа болохоос биш. 20 эдтэй чинь жоохон хөгжих тэг боловсрал одоо амар өөрийгөө сайн хөгжүүлчихэд дараа нь гэр бүл гэж байна. Тэг хөгжүүлж явах явцдаа залуучууд ямар идэх, охтууд ямар идэх,
сайн үерхэж үзтээ. Тийм яа тийм Олон залуу одоо эрэгтэй хүмүүсд өстой тэдэн олон охин үзсэн. Эмэгтэй нь 2 3 үзсэн л ямар олон юм. Тийм байж болох шүү дээ. Адилхан үзэж тэр сайн нөгөө үзчихэж мухсан чоннуудыг олж тань шүү дээ. тий. Тэгээ за иймэрхүү төрлийн залуучууд ийм байт юм аа. Иймэрхүү бол ийм. Надад бол иймэрхүү залуучууд ер нь таарах юм байна. Гэдгийг олж мэдээд тэгээ тэрэн дээр ингэж удаан үерхэд таних мэдээд тэгэж байж гэмээр гэр бүл зохиовол гэж бодож. Миний бодлоор хамгийн том салалтын харилцаагаа авч чаддгүй ганц гол юм нь эго л. Тийм шүү дээ тий. Эгогоо дийлэхгүй аль нь эгогоо. Би нөө угаасаа ийм ингэж өссөн гэдэг чинь амар буруу. Надад угаасаа гэдэг үнэхээр таалагддаг. Эзээч юу. Нөө. Эзээч тэгж амгарч болтгүй гэдэг. Тийм шүү дээ. Тийм байна. Тэгээд хосын харилцаагаа гоё авч үлдээрээ. Тэр ч гэсэн хичээж байгаа хүмүүс шүү. Хичээж байгаа гэсэн. Маш олон зүйлийг туулж яваа. За окей. Тэгээд лайк гоё дараарай. Лайк, share, comment янз бүрийн бичээрэй. Гоё ярилцъя л да. Та нар үзэл бас уншмаар л байгаа шүү. Гоё юм бичээрэй. Тэгээ бас ямар сэдвээр яриул эсвэл бит хоёр өмнө ярьсан яриан дээр тэрийг илүү дэлгэрүүлээрэй гэж гоё санал хэлвэл бас гоё л байна. Тийм. Окей. Окей, за бай. Bye.